Одоо биний бодлоор хүн магтаалыг хүлээж авахдаа яг өөртөө бүрэн дүүрэн ийм суур итгэлтэй байвал тэрийг ингээд за тийм баярлаа гэдэг их гоё эрүүлэр хүлээж авдаг. Одоо арьсны өнгө энтрээр гоочлолдог тийм байсан болохоор тэр надад одоо сэтгэл зүйн гэмтэл маш их үүсгэсэн. Ер нь хүчтэй мундаг байхын тулд хүн заавал сэтгэл зүйн асуудалтай гэж тийм байдаг гэдгийг би ойлгосон л та. Би охиноо бол одоо өөрөө л хамгаалах сэтгэл зүйг нь өөрөө л хамгаалах юм байна. Тэрнээс бус дайлын хүүхдүүдийн хүмүүжлийг бол би контролдож ингэж чадахгүй. Хүүхдээ ч гэсэн алдаж болох юм байна. Хүмүүс ч гэсэн өөрт нь алдах эрхийг өгөх ёстой юм байна гэдэг одоо ийм сэтгэл зүйгээр юмд ханддаг болох гэж одоо би тэгэхээр болцсон гэж бол 100% хэлж чадахгүй. Гэхдээ хичээдэг болсон. Миний дотор ийм гоо зүй, дэлхийн ертөнц гоё байх, юм гоё байх тухай ингээд айгүй юм кайф мэдэрдэг одоо жижиг охин. Тэгээ би өөрөө хүртэл одоо ингээд 35 настай эмэгтэй яг бас тийм өвдөлтүүд сэтгэл зүйн асуудлаасаа ингээд идэрэх тусам хүн ингээд улам залуужаад байгаа юм шиг гэрэлтээд ингээд ирдэг. Би ч гэсэн алдаж болтгоо. Би ч гэсэн ингээд хүн юм чинь ингэж болно гэдгийг ингээд өөр өөртөө хүлээмжшөрөөд эхлэхээр хүн ингээд өөртөө айгүй юм зөөлөн хандаж эхэлдэг юм санагдав.